50 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн 4D, 6D, 642 дотроод оролцсон. Гурваас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Тохирол даваа аваг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглол хоч амьдралаа өөрчил. Дээр 1 дахь, 3 дахь, 5 дахь өдрийн 17 цаг 30 минутаас та бүхэн суугаад харуулах юм бол үндэсний лотерейг үзэж байгаа. За анх удаага үзэж байгаа хүн байх юм бол нэг тийм хоржонтой мэдээлэл юу вэ гэвэл өөрийнхөө тавьсан бооцоог 500, 1000, 2000 дахин өсгөн авах болгож үндэсний лотерейгоор хэрвээ тоглоул байдаг. Тоглохгүй бол нөгөө хүний хилдгээр нөгөө юу царайлаад наана байж үлдцгээ гэдэг шиг. 6D болохоор зэрэг 6D гэдэг нь бол юу вэ гэхээр 6 тоо дараалж таагаад 50 сая төгрөг хожно. Хэрвээ энэ тоглоомоор 6D-гээр одоо тогломооргүй байгаа бол ястай нөгөө нэг хүний хилдгээр юу царайлаад бас байж гэж. Хамгийн өндөр нь буюу Монгол улсын нутаг дэвсгэр дээр явагдаж байгаа хонжир тоглоомоодоос хамгийн өндөр нь 120 сая төгрөгийн хонжирыг та бүхэн 42 тооноос 6-г нь алдалгүй зөв таагаад 120 сая төгрөгийн эзэн болох. Ийм боломжтой нэвтрүүлэг 1 дахь, 3 дахь, 5 дахь өдөр болгоны 17 цаг 30 минутаас та бүхэнд хүрж байгаа шүү. За ингээд хамгийн ихний хонжироо тодруулъя. Энэ бол 4D-гийн 3 дугаар зэргийн хонжир. Би сая нөө бодчихлаа. Би ерөөсөө тэр улсын хурлын гишүүн асан гүн даалан тэр бичлэгийг би ерөөсөө үзег байхгүй. Тэгээ би сая замдаа үзээд хөөргийн том цагаан машин дотор ганцаараа өстө илгээгүй шүү дээ. За тэр яах вэ? Эхнийх нь 3. Эхнийх нь 3. За дараагийнх нь тоо буюу 2 дахь нь 9. Одоо хүртэл миний инээд өрөөд ах юм. Тийм царай гэж юу ямар царай гэлт юм бол би ингэ дотроо бас бодоод явчихад. Тийм царайлаад байжээ. За дараагийнх нь бол 3 9. За 3 дахь тоон. 3 дахь тоон. 2 2 3 дахь тоон 2 3 9 2. За хамгийн сүүлийнх нь 4 дахь бөмбөлөгний тоо ямар бөмбөлөг байх нь бүгдээрээ хамт харъя. Харъя. 5. За ингээд 2016 оны 3 дахь тоглолтоо бүхэнд хүрж байгаа. За 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуурын 4 тоо амжилттай гарч ирлээ. За ингээд ямар 4 тоог та яг дарааллын дагуу таасан бүгэлсэн бол бооцоогоо 500 дахин өсгөж авах байсан бэ гэвэл 3 9 2 5 гэсэн энэхүү 4 тоог амжилттай таасан бол амжилттай бүгэлсэн бол өөрийнхөө бооцоог 500 дахин өсгөн авах байлаа. За байлаач гэж бас өсгөж авч байгаа улсууд байгаа хөө. За дараагийнх нь бол яг адилхан зарчмаар явагддаг байгаа. 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуур. Эхнийх нь 2. Манай одоо зааланд бас одоо хөндлөнгийн хяналтайхан болоод олон хүмүүс байдаг. Тэгээ яг энд байгаа нэг хүний царайг харахаар яг миний бодож байгаа болов гэж бодохоор миний инээд өрөөд ерөөсөө олохгүй. За дараагийнх нь бол хэд вэ? Өнгөрч юм. Жохон ингэж анхаарлаа сарниулах бол ерөөсөө олохгүй байна. 2 3. За энд орцсон байгаа тоо бол 2 байх шиг байна. 2. За 4D-гийн 3 дугаар зэргийн хонжуурын эхний 3 тоо бол маш амжилттай гарч ирлээ. Хурдан гарч ирлээ. 2 3 2. За одоо 2. За яг энэ дотор 40 бөмбөлөг байгаа. 40 бөмбөлөгний 4 ширхэг нь 2 байгаа. За тэгсэн энд 3 нь гараад ирчихнэ. За бас ингэж таах юм ч бас их ховор доо. Гэхдээ одоо танилцуулъя да. 4D-гийн 2 дугаар зэргийн хонжуурын 4 тоо 2 3 2 2 2 3
2 гэсэн тоог та зөв яг тааж чадсан бол өнөөдөр бооцоогоо 1000 дахин өсгөн авч байгаа юм зээ. За. Дөрөвдгийн 1-р зэргийн хонжуур энэ машиныг ажилуулах гэж байна. За 4-гийн 1-р зэргийн хонжуур бол өөрийнхөө тавьсан бооцоог 2000 дахин өсгөн авдаг ба. За таны бооцоо хамгийн багадаа 500 төгрөгнөөс дээш байх ёстой. За ингээд 4-гийн 1-р зэргийн хонжуурын хамгийн ихний бөмбөлөгний тоо бол 1 байлаа. 1 байлаа. Дараагийнх нь 6 байлаа. За дараагийнх нь буюу 3 дахь тоо. 3 дахь тоо 3. 3 дахь тоо 3. 1 6 3. 1 6 3. За. Хоба. 1 6 3 3. 1 6 3 3. 1 6 3 3. За. Ингээд 4-гийн 1-р зэргийн хонжуурын хамгийн 1-р зэргийн хонжуурын хамгийн ихнийх нь 1, тэгээд 6, тэгээд 3 3. 16 33 гэсэн тоо гарч ирсэн байна да. Анхааралтай хараад аваарай. Өөрийнхөө бүгэлсэн одоо тоотой өөрийнхөө тасалбартаа сайн хараарай. Яг над шиг ганцхан тоо бүгэлж байгаа хүмүүс байхгүй бах. Ганцхан хувилбараар. Айгүй олон хувилбараар оролцож байгаа бах. 16 33 байлаа да. За ингээд 4D тоглож байгаа хүмүүс бүгдэнд нэх баярлалаа. Харин одоо бүгдөө үргэлжлүүлээд 6D-гээ тоглолцгаая. За 6D-гийн хамгийн өндөр хонжуур нь бол 50 сая төгрөг. Эхнээсээ эсвэл сүүлээсээ тоонуудыг дараалалаар нь зөв таасан бол эсвэл эхний 2 эсвэл сүүлийн 2 тоог дараалал нь зөв таасан бол аль эсвэл эхний 3 сүүлийн 3 тоог дарааллыг нь зөв таасан бол гэх мэтчлэн 6 тоог сургуулийн зөв таах юм бол дарааллын зөв таах юм бол 50 сая төгрөг хожиж байгаа шүү. За жишээ нь яг одоо гарч ирж байгаа 8-ыг оролцуулаад 1-8 гэсэн эхний 2 тоог хэрвээ та бичсэн бүгэлдсэн байгаа бол яг дараалал нь зөв бол та 1500 төгрөгийн урмын хонжуур хожиж байгаа. За 7 1-8 7 энэ 3 тоог дарааллыг нь зөв таасан бол та 15000 төгрөгийн хонжуур хожиж байгаа. За дараагийнх нь 3 боёо 4-т нь 3 шүү. 4-т нь 3 1 8 7 3 1 8 7 3 1 8 7 3 дараагийнх нь тэг 1 8 7 3 тэг. За хамгийн сүүлийнх нь 6 дахь нь шүү. 6 дахь нь. Хоба. Байна 3. За ингээд 1 8 7 3 тэг гэсэн. За бөмбөлгнүүдийг чимээг болохоор дахиад танилцуулъя. За ингээд өнөөдрийн буюу энэ оны 3 дахь тоглолтын 6D-гээс гарч ирсэн 6 тоог дарааллын дагуу зөв таасан хүн 50 сая төгрөгийг эзэн болох байгаа. За тэр тоонууд бол 1 8 7 3 тэг 3 1 8 7 3 тэг 3 гэсэн 6 тооны дараалал байна да. За ингээд бас 50 сая хожидгүй маа гэхэд тий дарааллын эхний 5 тоо эсвэл сүүлийн 5 тоо эсвэл эхний 3 тоо эсвэл сүүлийн 3 тоог таагаад бас одоо харгалц хонжууруудын та бас хожиж олно гэдгийг та бүхэнд хэлэхэд таатай байна. За одоо бүгдээ хамтдаа 120 сая төгрөгийн эзэн ямар тооны ард байгааг бүгд хамтдаа харъя. За энэ ч нийтдээ 42 бөмбөлөг бий. 42 бөмбөлөг байгаа. За 42 бөмбөлөгнөөс 7 бөмбөлөг нь гарч ирнэ. За 7 бөмбөлөгний эхний 6 бөмбөлөгний тоог нь дараалал харгалцахгүйгээр зөв таасан хүн 120 сая төгрөг олчих юм шүү. За хамгийн эхний бөмбөлөг гараад ирсэн байна 32, дараагийнх нь гараад ирсэн байна 42. За тэрний дараагийн хоолоод ороо буцаа гараа өвчлээ. 20 гэсэн тоо байсан.
Хэрвээ 20 гэсэн тоог бүгсэн байсан бол гөөм их төглөөдөө 12 32 42 12 дандаа 2-ын тоо гарч ирээд байна шүү. Одоо 22 гараад ирмээр байна. 30 32 42 12 30 За дараагийнх нь хэд байна? 5 дахь өмлөг. 31 31 30 31 32 гэж бүгэлсэн хүн бол бас азтай л байх юм. За 6 дахь өмлөг. 41 Маш сонирхолтой тоонууд байна да. За ингээд өнөөдрийн бонус өмлөг хэд байх нь хамтдаа харъя. Өнөөдрийн бонус өмлөг. 6. За ингээд хамгийн өндөр хонжуурын 6 тоо бол ямар тоо байсан бэ гэвэл 32, 42, 12, 30, 31, 41 гэсэн ийм 6 тоог эхний 6 бөмбөлөг шүү дээ. Энэ 6-аг дараалал харгалцахгүйгээр та зөв таацсан бол 120 сая төгрөгийг эзэн болж байгаа. За ингээд өнөөдрийн бонус бөмбөлөг 6 гэсэн дугаартай бөмбөлөг байлаа да. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Маргааш хагасаа өдөр, нөгөөдөр бүтэн сайн өдөр тэгээд нэгд өдөр уулзтлаа. Сайхан амраад аваа. Баяр та. 50 сая, 120 сая. Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн дөрөвдийн эзэн Бади 642 лотроод оролцсон. Бурбас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Догор даваа тавг баасан гараг бүр 17 цаг 50 минутаас Синийг телевизээр явагдана. Та өөртөө байрлах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил.